Guys, өнөөдрийн бичлэгтэй маань 11 колор хэмээх цоо шинээр нэгдэж байгаа онлайн дэлгүүр хамтран ажиллаж байна. Өнгөлөг хэм маяг, бусдаас онцгой харагдах имиж. 11 колорын шилээр ертөнцийг өөрөөр хар. Hey, за юу яцхан үзэгчтэй. Би YouTuber Newsak байна. Энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа та бүхэндээ маш их баяртай байна. Тэгэхээр Монголын хипхоп болон Монголын урлагийн зах зээл дээр сүүлийн үед томоохон сонин сайхан мэдээнүүд маш их гарлаа. За тухайлах юм бол тэдний нэг нь бол Playtime хөгжмийн наадам байгаа. Маш олон уран бүтээлчид 2 өдрийн турш дуу хоороо өргөн барьсан гайхалтай фестивал болоод өнгөрсөн байгаа. Ерөнхийдөө товч бөгөөд тодорхой ирэх гэж бодож байна. Playtime үнэхээр гоё болсон. Гэхдээ гинтийн зарим нэгэн шийдвэрүүд нь бол олон таалагдаагүй. Тухайлбал эхний өдөр нь шууд 1 цагаас тараах, 3 дахь өдрийг нь бүр цуцлах гэх мэтэр тасалбар авсан олон мянган залуусын хохиросын шийдвэрүүд маш их гаргасан. Гэхдээ хүндэтгэх шалтгаантай гэдгийг бол бүгд мэдж байгаа. За өөр нэгэн зүйл нь зам тээрээ асуудал байсан. Маш олон цагаар Монгол шигтгэн лүү төгжрөх энэ асуудал нь бол хэрээс идэрсэн байгаа. Төгжрлээс болоод зарим нэг хүмүүс эхний өдөр бүр орж амжаагүй. Яагтвэл хотоос за 5-аас 6 цагийн хооронд гарсан хүмүүс Playtime дээр 12 өнгөрөөж очиж исэн төгжрээд за тэгэд 1 цагаас бол хаалга бол үүдээ байршсан. Түүний дараа очисон хүмүүсийн бугуйчийг ч одоо зүүж өглгөө шууд бол тараасан буцаагаад явуулсан байгаа. Тэр хүмүүс 5-аас 6 цагийн хооронд машин дотроо пив уусараад буцаж явахдаа бас төгжрээд явсан. What? No God! Мен дулаан уцаа авах болж штэ. Ядаж фэйсбүүкээр мэдээлэл тавьчихсан штэ. Нэг цагаас хойшоо огтон оруулахгүй. Гүй хаана ч юм бэ? Би нагтаас дүүжсэн даа. Нэг цаг гэж хэлээг 2 цаг гэж хэлсэн шүү. Тэгээ 2 цаг гэж хэлсэн. Би мэ. Гүй 4 цагийн ч өмнө хөгжим зогсноо гэж тавьсан байна гэж. Харин тийм. Хөгжим зогсон. Нэг цагаас хөгжим зогсноо гэсэн. Одоо буцаж авахгүй гэж. Үнээр ууштай байсан юм манайхан надад хэлээд Өсөөд хэлээд байгаа мөнгөийг буцаад авъя гэсэн та. Миний уут орсон үнэтэй ажиллах болох надад ажиллах болох гэсэн нэг байхгүй. Тийм нэрээ бүгд. Наа би хаад дунд руугаа оруулчих та бидний. Ахачтаа уусна. Миний майхан цуцаа оруулах амар хариуцлага шүү дээ. Миний хийх байгаа болох юм бодоод үзтээ. Ихтэй өнөөдөр газар Ууч зүгээр уцаа яваа. Ууч ятроо. Дасар юм байна та. Дасар яваашаа та. Ийм захирч юу байсан та. Уучлахгүйгаа яах юм? Магадгүй эх оны наадмуудаа арай өөр газар юм уу? Одоо жишээ нь дархан ч юм уу те арай л хол зайд бас одоо гал тэрэг явдаг газар хийвэл их зүгээр санагдсан. Хамгийн эцсийн зүйл нь Playtime stage буюу төв тайзан дээр яагаад энэ жил ганц ч рэпер гараагүй вэ гэдэг нь бол маш сонирхолтой. Өмнө жилүүдийн үеийн үед ядчил хипхопыг төлөөлж нэг рэпер гардаг байсан бол энэ жил бол ганц ч рэпер байгаагүй. Бүр Монголын жинхэнэ гоовтууд болох татар хамтлаг Storpay-ийн жижиг ивент итгэгчийн асарт бол дуугаа дуулсан нь маш сонирхолтой санагдсан. But all can get some other dance. Take a walk, I'm
Энэ жилийн наадмаар хипхопыг маань арай л жоохон хавччихвуу да гэсэн бодлол хальт төрсөн. Тийм тэгээд мэдээч бүх зүйл бол төгс байдаггүй. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болсон. Монголын үрс ч гэсэн цөөн тоогоор нэмэгдсэн байхаа гэж бодож байна. Тийм ээ. Маш ээлтэй наадам болсон. За дараагийн сенсац нь бол Rocket Bay болон Давай Даша нарын хамтрал байсан ямар ч нөхцгөн хүүхэн байхгүй, машин байхгүй, хар тамхи байхгүй, флекс байхгүй, цэвэр авиасаар мэдрэмжээр бүтсэн дуу болсон юм шиг санагдсан. Дууг нь сонсоод үзэх юм бол ерөнхийдөө бол хэлэх гээд байгаа санааг нь ойлгох байх. Тэр олгон хүмүүсийн хөндөд байдаггүй сэдвийг нь хүндсэн байсан. Тэгэл мэдж байгаа дөө Монголд бол бийг жил ер нь бол хэлэх үгээ зөрөгтэй хэлж чаддаг. Бүр сонг уйл гэдэг нэртэй дуу хүртэл гаргаж ирсэн. Хипхоп гэдэг нь заавал алдар нэр хүнд, мөнгө төгрөг, хүүхэн шуухан биш, гол нь үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар юм гэдгийг өвжийнс нар маань бол бидэнд бол ойлгуулсаар ирсэн. Рэп хөгжим бол яг өөрийнхөө байх. Шаардлагыг хүн тавьдаг байхгүй. Чи өөрөөр л бай. Чи бол чи. Чи иймээрээ байж чиний онцлог гарч ирнэ. Гэхдээ чи бол одоо юу гэдэг эмийн хувилбар байгаад очихгүй шүү дээ. Тийм шаардлагыг тэр хөгжим тэр урсгал тэр сонсогчд өөрсдөө тавьдаг учраас ер нь бол рэперүүдэд тийм юм дуурай баг зүг тийм юу гарахгүй хаа. Шаардлага гатгүй хаа. Тэрүүгээрээ ч гэсэн одоо нэг бусад урлагийн төрөл жанруудаас өөрчтэй рэп гэдэг чинь тийм болохоор илүү бодиттой амьдралд нийцсэн байдаг байхгүй. Үгээ өөрсдөө бичдэг, өөрсдөө үзэл бодлыг гаргадаг. Яг сүүлийн үед зарим рэпернэр зүүсэн хүмүүс өөрсдөө үгийг бичихгүй л байх шиг байна л да. Бусад нэг жанр ч юм болохоор хүнээр үгээ өчүүлээд, хүнээр бүр аяа зохиолгоод тэгээд өөрсдийнхөө яг нэг дотоод мэдрэмж хоолойны чадлаа гаргаж дуулдаг. Бид нар болохоор мэдээж дотроод мэдрэмжээ гаргана, бас хоолойгоо гаргана. Тэгээ хамгийн дээрээс хамгийн гол нь өөрсдийнхөө хэлэх гээд байгаа утга агуулга тэр дотор шингээж өгдөг болохоор энэ бол баг зүөх шаардлага байхгүй. Тийм ёстой гэдэг юм чинь тэр хүний ингээ хайрцаглаад хэлж байгаа. Намайг одоо нэг дөрвөлжин юмс тэр хийгээд хэлж байгаа байхгүй. Би болохоор тийм баймааргүй байхгүй. Яагаад гэвэл би олонний танил болъё гэж яг үндэ гуугаагүй. Би зүгээр хийх ёстой юм аа л хийсэн. Тэр зүйл маань намайг ийм зүйл хүргэлээ. Тэгэхээр би тийм болчлоо гэд хууч ямар байсаасаа өөрчлөгдөж эхлэх айгу муухай байхгүй. Дууны клипийг бэлгүүнээ Хироши хийсэн байгаа. Ерөнхийдөө арт талдаа маш гоё цэвэрхэн тэгээд гоё найруулгатай бол клип болсон байсан. Би нэг л хүнээр бахархаж байлаа. Тэр нь Давай Даша. Давай Даша Rocket Bay-тэй дуу хийх хэмжээний карьертай нэр хүндтэй болсон байна. Өмнөөс нь маш их баяртай байна. Сая хүртэл Playtime дээр Давай Даша main stage дээр гарч талбайг нь тэр чигтэн дүүргэж байсан. Энэ завшааныг ашиглаад цаашдын бүх зүйлд нь амжилт хүсье. За Чикаго хотод бол нэгэн гоё юм болж байгаа юм байна. Тэгээ Matthew Records-ын тийшээ очсон. Түүнээс гадна бол рэпер Sant бол Монголоос очсон. За тэгээд мөн рэпер Мэх захгүй бас очсон байгаа. Тэгээд рэпер Sant болон Бэ Тамирнаар бас хоорондоо уулзсан байна. Тэгээд янз бүрийн гоё клуб те янз бүрийн гоё дийлүүд хоорондоо ярьсан болов гоё уран бүтээл хамтралыг хоорондоо ярьсан болов гэж бол бодож байна. За дараагийн мэдээ бол Монголын хипхопын жинхэнэ гөвтүүд болох татар хамтлагийнхан бол яг энэ наадмын босгон дээр соёлын тэргүүний ажилтан гих цолоор бол ингрээ мэлаасан байгаа. Татар хамтлагийн залуустаа маш том баярыг хүргэе. Саяны Playtime дээр бол хамгийн галзуу перформансуудын нэгийг бол татар хамтлаг бол үзүүлсэн. Яг харахгүй маргах зүйл байхгүй юм бэлээ. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн бичлэг буюу Дэси нэрнээс цааш мэдхгүй бичлэгээр эргээд уулзцгаая. Subscribe дарахаа бүүмартаарай. Suck out. Баяртай үзэгчтэй.